байдгийг ба. Тийм учраас бүгдээрээ өвлийн өвнөө дуудаж бүгдээрээ гар усныхаа гэрдийг асаа. Хүн болгон гар усныхаа гэрдийг асааж өвлийн өвнөө бүгдээрээ эндээс гэрдгийг тусгаж эндээс нааш дууд. За өшөөсөө бүгдээрээ дахиад цаг гэрдээ асаагаарай. За бидний өөрсдийнхөө элементээр мэддэг юм байна шүү дээ. Сая угуул цэцэг гарч ирэнгүүтээ ингэсэн шүү дээ. Тэгсэн чинь бямба ингэж шүү дээ. Шиндэг онцлохоо. Улс нийслэлийн 2018 оны цаг эдгээр улсуудаа бүгдээрээ бас баярлалаа гэж оргодчихъя. Улс нийслэлийн 2018 оны цаг баярлалаа. Мөн дөлгөө та бүхний өнөрч бай. Дөлгөө. Өвлийн өвнөө бид бүхний гар усныхаа гэрдийг асаахыг хараад өнөөдөр Монгол улс маань цасан огтой дагуулan хүрэлцэн ирлээ. Сайн явж ирвүү гэмээ. Танартан ажлын ирж байгаа шинэ он шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өвлийн өвнөө он сэдвүүд болгонд амжилттай дээр дүүрэн урлаг спортын тамирчид урлагийн найрамшиг түүхтүүд маань Монгол нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг төр орлон гүйц. Энэ цаг мөчид ажил амьдралынхаа амьд бүтээлийг баталж алдаа орногоо зэрмэж ирээдүйд хийж бүтээгдэхүүнийхээ дөрөв цогцлыг тавьж энэ хорвон мөчид бидэндээ хамт байгаа эдгээр мөндөд нийслэлүүд элэг оршин суугчид та бүхэндээ айчсан гэж байгаа 2019 оны шинэ жилийн баярыг хадгалан мэндийг өргөн дэвшүүлье. Өдөр боловсрол 2018 он нийслэлүүд та бидний нийтлэг хөдөл бэрхшээл болсон, сорилт болсон, агаар орчны бохомлыг бууруулах, амьдрал орчныг сайжруулах, авцганы хөгжил мөнгөлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, цаашдаа нэмэгдэх орчин суугчдынхаа хотын хөгжилд оролцоог нэмэгдүүлэх, олон ажлуудыг шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ. 2019 онд та энэ ажлаа эзэмшүүлж хөгжлийн бодлогоо улам сайжруулж нэмэгдэх орчин суугчдынхаа эрүүл аюулгүй орчинд ажил амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хамтдаа зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажлын хамгийн гол үр дүн гаргахад та бүхний маань оролцоо чухал байсан гэдгийг зориуд хийлье. Сэтгэл итгэс сэргсэн дээрээс нь олон түмнээр сайхан хэрэгтэй. За нийслэлийн хойд зөвлөлтөд хоёр гарсан ажлыг хэрэгжүүлж байна. Бүгдээ маань төрөлхтэй зүйлстэй ашиг байна. Тэгээд би та бүхнийхээ өмнө өдөр модочгүй 2018 он Улаанбаатар хотын хөгжил зэвсэгтэн шинэ одоо өнгөтөлхийг нээсэн ийм сайхан он боллоо. 2018 онд 1.4 сая хүнтэй боллоо. Өрх болгонд хүн нэмж, өрх болгонд хөгжил ирж, өрх болгонд эд баялаг нэмэгдсэн ийм сайхан жил боллоо. 2019 оныг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн засаг даргын зүгээс шийдвэр гаргаж хөгжлийн жил болгон зарлахаар шийдвэрлэлээ. Та бүхэндээ шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Удахгүй хэдхэн мөчийн дараа бид нар 2019 он буюу хөгжлийн жилийг угтаа авах гэж байна. Сүхбаатар жанжныхаа талбайд нийслэлчүүдтэй хамт шинэ оноо угтж байгаадаа нийслэлийн бүх иргэдийн зүгээс та бүхэндээ амжилт бүтээлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа. Сайхан баярлалаа. Өдгөдөн авахд 3 минут үлдсэн байна. 3 минут 18 секунд үлдсэн байна. Одоо та бүхэндээ шинэ оныг 50 секунд үлдээ. Бүгдээ 10 доор савуулсан.